та нарт өнөөдөр Bybit Launchpad-ыг тайлбарлаж өгье. Йоо, би энэ 3 дахь бичиж штэ. Өнөөдөр ерөөсөө болдгүй. Бичлэг маань нэг сонирн болоод тах юм. За ингээ би түрүүчийн Bybit дээр Launch Pool-ийн тухай яриад өгсөн маа. Тэгээд Launchpad-ыг жоохон хойшлуулад байсан. Яагаад гэвэл жоохон эрсдэлтэй байсан. Эрсдэлтэй манай нөгөө миний бичлэгийг үздэг хүмүүс чинь голдуу шинэ хүмүүс байдаг болохоор би бас жоохон малтчихоо гэж бодоод айгаадсэн. Гэхдээ би яг өнөөдөр Launchpad-ыг та нарт ингээд зарчмын танилцуулаад өгье. Зарчмын яг яаж оролцох юм. Одоогоор яг ингээд бэлэн Launchpad алга байна тий. Бүгд дууссан байна. Гэхдээ би дууссан энэ ended гээд дууссан энэ Launchpad дээр та нарт өнөөдөр тайлбар хийгээд өгье. За Launchpad-ийн өмнө би та нарт юу яагаад тий. Launch Pool-ээс нэг юм хэлээд өгье тий. Launch Pool хоёр Launch Pool эхлэх гэж байгаа. Нэг нь 19 цагийн дараа, нэг нь нэг өдөр 19 цагийн дараа эхлэх гэж байгаа. Тэгэхээр энэ хоёр Launch Pool хоорондоо их ойрхон эхэлж байгаа юм билээ. Нэг нь нэг өдрийн өмнө, нэг нь нэг өдрийн дараа. Гэхдээ дуусах хугацаа нь хоёулаа адилхан. Тэгэхээр энэ дээр болохтой зэрэг MNT, USDT тооныг нэмсэн байна лээ. Хэрвээ тоонтой хүмүүс яг энэ Launch Pool-д оролцож болно. Энд болохоор MNT, USDT. Тэгэхээр энд оролцъё гэсэн хүмүүс өөрсдөө л мэдэрээ те. Энэ дээр тал мөнгөө тавиад энэ дээр талыгаа тавих юм уу эсвэл нэг дээр нь бүх мөнгөө тавих юм гэдэг өөрсдөө шийднэ гэсэн. За энийг би өнөөдөр зөвхөн далимд дулаа хэлээд өгч. За Launch Pool-ыг би хэлээд өгöd те. Бид нэр USDT юм уу эсвэл MNT эсвэл Ton coin-ыг энэ хугацаагаар нь 11 сарын 22-ноос 27-ны хооронд хадгалсныхаа төлөө энэ Major гэдэг coin-ыг бэлгэнд авна гэсэн. Тэ урамшуулд авна. Бэлэг гэхээс юу ч гэдэг. Урамшуулд авна. За энэ болохоор Launch Pool. Одоо болохоор Launchpad. Launchpad утсан дээр адилхан байгаа Launchpad гэдэг бичсэн байгаа угаас энэ. Launchpad. За Launchpad болохоор арай жоохон өөр Launch Pool-ээс. Юу гэсэн үг гэвэл одоо би ингээд дараалын тайлбарлаад тэгээд дундуур нь та нарт анхааруулад өгөөд яваад. За би энэ дээр жишээ авч хэлж өгнө. Жишээ авна. Launchpad дээр болохоор миний MNT-гээр юм уу? Миний USDT-гээр ямар нэгэн coin Bybit бирж дээр листлэгдэхээс өмнө хямд үнээр худалдаж авч өгдөг гэсэн. Одоо тэгж л тайлбарлах байх монголоор бол тийм. Тэгээд би тэр авч өгсөн coin-оор нь гэхдээ миний мөнгөөр шүү дээ тийм ээ. Миний мөнгөөр, миний хадгалсан мөнгөөр гэсэн. Байгаль мөнгөөр гэсэн. Тэрийг би тэр coin-ыг юу яасан өдөр, листлэгдсэн өдөр үнэтэй зарах юм уу? Эсвэл цааш нь стейк хийдэг. Ийм зарчимтай. Нөгөө Launch Pool болохоор хүссэн хүсээгүй би бол авчин тий. Ямар ч нөгөө би мөнгө өрөхгүйгээр зүгээр л надад урамшуул болгоно. Энэ дээр болохоор хямд үнээр худалдаж авна. Нэгдэх нь. Хоёр дахь нь болохоор лотерейд оролцсон. За ийм хүчтэй. За тэгээд төрөөнийхтэр болохоор би MNT, USDT, Ton гуруулангийн хийсэн ч болдог. Зэрэг. Энэ дээр болохоор эсвэл MNT, эсвэл USDT. Заавалжгүй сонгоно. За тэгвэл би MNT хийсний MNT-гээр Launchpad-д оролцсны ашиг нь USDT-гээр оролцсны ашиг хоёр өөр. За одоо би эхлээд MNT-ийг тайлбарлаад өгье. Энэ дээр ингэ бичсэн баа. Миний аккаунт балансанд 50-аас дээшгээ MNT энэ Launchpad-ыг явж байгаа хугацаанд жишээлбэл 8 сарын 31-ээс 9 сарын 5 хүртэл энэ хоёр хооронд одоо энэ хоногийн хооронд миний балансанд заавалжгүй 50 MNT байж ах ёстой. За тэгээд тэр нь хаана байж ах ёстой гэвэл эсвэл нөгөө Pand-ын дотор байж болно, эсвэл Spot-д байж болно, эсвэл Launch Pool дотор бас байж болдог. За одоо би жоохон монголчууд тайлбарлаж өгөн заа. Юу гэсэн үг гэвэл snapshot гэдэг нэгсэндээ Bybit бирж энэ хоногийн хооронд байгаа миний MNT-гийн одоо скринийг аавна гэсэн. Байна уу? Үнэхээр байна уу? За ингээ би хадгалж яхад
хадгалж байгаа хоорондоо би 50 MNT-ийг хүн рүү явуулж болохгүй, ямар нэгэн coin авч болохгүй ингээл яг байлгаж. За эдгээр скрин хийчлээ. 9 сарын 5-нд энэ өдрнүүдийг сайн анхаарна гэсэн. 9 сарын 5-ны 03:30 минутаас 9 сарын 5-ны 11 цагийн 2-ын хооронд би энэ дээр энд кноп гарч ирдэг, идэвхжүүлэх кноп. Юу гэвэл би өөрийнхөө нөгөө энэ 50 MNT Bybit-ийн скрин хийцнийг би энэ дээр баталгаажуулж өгдөг өөрөө 9 сарын 5-нд. За ингээд 9 сарын 5-наас энэ хоёрын хооронд энэ хоёрын хооронд миний хадгалсан 50 MNT-гээс энэ MAC гэсэн энэ coin-ыг надад худалдаад аваад өгчнө. Гэтэ хэдэн MNT хадгалснаас би одоо 50-ыг ялаа гэхэд миний 12 юугаар MNT-гээр нь надад тэр MAC coin хямд үнээр худалдаж авч өгөөд энд ингээд харуулах юм. Ингээд 9 сарын 5-ны 12 цагт энэ ажиллагаа дуусаад ингээд листлэгдэн би энэ дээр нөгөө авсан MAC-а листлэгдсэн өдөр нь тэр өдрөө миний авж өгсөн үннээс өндөр үнээр би зарна гэсэн. Эсвэл би энэ coin-ыг цаашаагаа өсөх магадлалтай гэвэл цааш нь стейк хийгээд орхино гэсэн. Нэг гэсэндээ би энэ MAC coin-ыг энэ тэндээс хайж явж явахгүйгээр хэрвээ би энэ coin надад сонирхолтой байгаад байвал энэ лаунчнд падд оролцоод надад ингээд аваад өгчин. Гэхдээ листлэгдэх өмнөөс доошоо аав. Листлэгдснээс хойш бирж дээр гарснаас хойш үнэ нь өсч магадгүй, унж магадгүй. Тэгэхээр тухайн үед хүн би зарах уу, зарахгүй юу гэдгээ өөрөө шийдэх юм. За энэ нь болохоор MNT. Энэ бол одоо MAC coin баталгаатай авч өгдөг. За сайн тал нь баталгаатай би MAC гэдэг coinтой болох нь. Муу тал нь MNT өөрөө stable coin биш, үнэ нь өөрөө унах юм уу, өсөх магадaltaй. Тухайн өдөр миний MNT үнэтэй байсан бол би харьцангуйгаар их MAC худалдаж авах нь. Хэрвээ намайг тэр үнэтэй MNT-гээр coin авсны дараа MNT-гийн маань үнэ нь унчих юм бол би өөрөө алдагдлалд орох магадaltaй. Тэгэхээр энэ дээр хоёр эрсдэл байх нь. Энэ авж байгаа coin маань үн өсөх магадлалтай, буух магадлалтай, эсвэл MNT өөрөө өсөх буух магадлалтай. Тэгэхээр энэ эрсдэл нь энэ. За одоо тэгвэл арайх нь USDT. USDT болохоор үнийн унн барина гэсэн айх юм байхгүй. Гэхдээ USDT энэ coin байхгүйгийн лотерей шийддэг. Өөрөөр хэлэх юм бол би 100 USDT яг нөгөө энэ зураг авж байгаа үед энэ хийж байгаа үед 100 USDT миний балансан дээр байж гин. Тэгээд хэдэн USDT миний балансанд байгаагаас надад лотерейны билет өгдөг. Өөр нөхцлүүд байдаг даалгаврууд. Жишээлбэл энэ хугацааны хооронд би USDT-гээрээ арилжаа хийсэн байж болно гэдэг ч юм уу тэрнээсээс би USDT-гээ өөр бирж рүү явуулчих болохгүй. Тэгвэл тооцохгүй. За ингээд нөхцөлийг бүрдүүлээд энэ хэдийг хадгалснаасаа хэдэн билет аваад тэгээд нэг өсөндөө би лотерейнд оролцоод миний билетний дугаар таарах юм бол би энэ coin-ыг авна. Дугаар нь таарахгүй бол би юу ч үгүй хоцорно. Гэхдээ миний USDT бол буцаад балансандаа хэвээрээ байж. Энд бол би MNT-гээрээ энэ coin-ыг заавалчгүй авна байна гэсэн үг энэ coin. За ийм учиртай. Тэгэхээр яг хөө зарим хүмүүсийн MNT-гээс жишээлбэл одоо энэ зах зээл дээшгээ доошоо амар хэлбэлцээд байгаа үед мэдээж энэ MNT-гийн үнэ нь амар унтсан байгаа. Одоо өнөөдрийн хувьд хийдэж байгаа. Зааж хийдэл хараад spot MNT гэж байна. Энэ гэж. Одоо гэхэд 73 цент гэж байна Энэ заримдаа 75 ч байсан 77 гэд ингээд үнэ нь өөрчлөгдөд. Тэр чи үнэ нь одоо энэ бүр ийм амжигтай доошоо унсан ч бай тийм үү? 71 70 хүрсэн ч. USDT бол ингэж өөрчлөгдөхгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ дээрээс бас нөгөө эрсдэлтэй байх юм ингээ гарч ирдэг. За одоо хэдүүлээ дараагийнх нь. Тэгвэл би алийг хадгалах вэ?
Энэ бол цэвэр та нарын өөрсдийн чинь сонголт. Жишээлбэл за зүгээр л азаа үзье те нэг 100 хийгээд үзье гэвэл 100 хийх ч явах те балансандаа байлгаж ин гэсэн. Би ерөөсөө л энэ койтой болмоор байна гэвэл яах нь 50 эмэнтэй хийх. Заавал 50 гэж амс 50 штийш. За ингэж оролцдог. Энд хамгийн айхтар анхаарах юм бол энэ өдөр subscribe хийх өдөр. Би өөрөө тэр одоо коноп байдаг. Тэ нөгөө нэг баталгаажуулж байгаа. Би subscribe хийлээ. Одоо жишээл энэ дээр байгаа би танд харуулъя. Одоо энэ байлаа гэж бодъё. Ийм байж ин гэсэн энэ. Тэ? Би энэ дээр заавалчгүй дарах ёстой. Хэрвээ энийг дарахгүй бол энэ ч зөв жишээ хэлж өгч та нар тий. Энийг дарахгүй бол би хичнээн ч балансан дээр 50-50 юм уу 100-тай байсан гэсэн надад нөгөө энэ урамшууллын coin гэдэг энэ coin ч орж ирэхгүй нь штэ. Худалдаж авч өгөхгүй нь. Тэгэхээр хайран болно гэсэн. Алдах магадaltaй тий. Тэгэхээр шинэ хүмүүс бол айгүй төвхтэй тийм үү? Шинэ хүмүүс чинь бас нөгөө учраа олохгүй гүйж явж байгаа. Нэг мэдхнээ энийгээ дарахаа мартцсан байж магадгүй. Эсвэл нөгөө листлэгцэн өдрөө мартцсан байж магадгүй. Тэгээд хэдээр авснаа хэдээр зархаагаа мэдэхгүй гүйж явж итэл чи үн маань унтсан байж магадгүй. Тэгэхээр энэ дээр юу гэж одоо хэлэх гээд авал би хоёрхан жишээ хэлээд өгье. Энэ coin тухайн үе гарч исэн үед 006 байсан бол одоо эмэнтэй мантлыг гээд энэ үеж байна. Тэгээ 0.73 цент болцсон байх жишээ нь. Энэ бол зүгээр жишээ. Гэтэл энэ coin LF-тэй анх гарч байхдаа хэд байсан бэ? 0.33 цент байсан бол өнөөдөр энэ унтсан бэ. Тийм байгааз 0.0166 болцсон байна. Тэгэхээр за энэний хэрвээ та нар жишээлбэл би 5 сарын 10-наас энэ 5 сарын 15-ны хооронд би ийм саяын coin-ыг авчаад байж итэл чинь тухайн үед нь зарж амжилгүйгээр хадгалсан бол өнөөдөр миний нөгөө худалдаж авсан үнээс чинь унтсан байна. Төрөөчих болохтой зэрэг би хэрвээ тухайн үед нь сандраа зарцсан бол одоо тэр үннээсээ өссөн байна. Тэгэхээр энэ дээр юу гэж хэлэх гээд байгаагүй бол өөрсдөө токеноо сайн судалж ийжэл энэ рүү орохгүй бол токен судалж чаддаггүй хүмүүс бол ингээд эрсдэлтэй байд юм аа. Тэ? За яг нөгөө нэг хүн чинь ингэдэг штэ энэ битээ ороороо энэ эрсдэлтэй шүү энэ өстө худлаа шүү гэдэг хахаар бүр ормор санагдаад идэг тий. Ингээд хорхоо нь хүрээд идэг. Тэгвэл сая энэ шар конопыг дараад энэ дээр ингээд аяанда энийг дарчтаан зэрэг мэйлэнд чинь лаунч пад эхлэх гэж нэгэ хүрээд ирдэг. Тэгэнгүүт нь нэг 50 эмэнтэй худалдаж аваад 50 эмэнтэй худалдаж аваад тэгээд тэр нөгөө нэг ямар хугацааны хооронд гэдэг дээр нь өөрийнхөө спот wallet нь байлгаж яах нь шүү дээ. Тэгээд яхаа өөрсдөө яг энд нэг оролцоод үз. Тэгээ бүр ингээ орхооч хүрээд ийл. Би айгүй хөөрхөн дандаа ашигтай ажиллана гэж байдгүй, дандаа алдагдaltaй ажиллана гэж байдгүй. Тэгэхээр би нэг лаунч падад оролцоод нэг хөөрхөн coin авцсан, нөгөөх маань өсөөд би ашиг хийсэн бол их сайн бай. За миний авсан тэр өдрийн авсан үннээс доошоо буучвал сайн судалж үзэж агаад өсөхийг хүлээж болно. Тэгээд өнөөдөр би энэ лаунч падын зарчмын та нарт хэлээд өгчлөө тийм ээ. Тэгээд яаж оролцох вэ гэдгээ бол та нар шийдэх юм. Тийм үү? Тэгээд энэ дээр та 50 эмэнтээс чинь заавал coin худалдаж авна. Энэ дээр лотерейд хожоогүй бол нөгөө 100 ч буцаад ирнэ. Хожсон бол бас нөгөө 100-аас чинь энэ mark гэдэг coin авцсан байж гэсэн. Ийм учиртай. Тэгэхээр одоо энэ ярианаас та нар ойлгосон баг. Launch pool нь бол ямар ч юу байхгүй. Тэ нөгөө нэг эрсдэл байхгүй. Урамшил өгсөн coin бол та нар зарчих нь уу, хадгалах нь өөрөө мэдгэн. Launch pad бол юунаас шалтгаалах нь. Энэ coin-ийн үн өсөх унахаас таны нөгөө энэ launch pad-д оролцсон одоо үр дүн харагдах нь шүү дээ. Ийм л хоёулаа ийм учиртай байна. Тэгэхээр зарчмын хувьд бүх бирж дээр адилхан. Би зүгээр Bybit дээр launch pool, Bybit-ийн launch pool, энэ Binance-ийн launch pool энэ төр Bybit дээр нэг арай жоохон тийм юу гэдэм бэ? Хялбар юм шиг санагдаад идэв. Зүгээр Binance дээр яах юм бэ?
Тэ нөгөө нэг хүн чинь нөгөө нэг дассан бирж дээрээ тэ ингээд юмд оролцоход айгүй ихтэй. Би надад болохоор Bybit айгүй тийм бай хөнгөн арай нөгөө ойлгомжтой дизайнтай ч гэмээр юм уу да тийм санагдаад идэг. Bybit дээр та нар өөрсдөө хараарай. Үгүй Binance дээр. За энэ болохоор юуныхаа launch pool шүү дээ. Launch pad нхан. Launch pad над блог. За нэг хайнда. Би энэ Binance launch pad-ыг ирсэн энэ launch pool гэж бичиж байгаа юм болов. Тийм би энэ Binance launch pool-ыг pad-ыг сонирхож байгаагүй юм байна. Мэдэхгүй юм байна. Би эргэж та нарт хэлж өгье. За яа дараа нь хэрвээ шаардлагатай бол би болохоор энэ Bybit launch pad айгүй ихтэйхэн санагдаад. Тэгээ энд оролцоод байд. Энэ л юм болоо да өөрөө. Энд одоохондоо нээлттэй юм алга байна. За зэнийг хэдүүлээ дараа нэг ярьж юу яа. Энд одоо би хотлоо яриад явах уу те өөрөө үзэг үзэж. Тэгэхээр надад болохдоо зэрэг энэ юуны Bybit-ийн хэрэгсээ бүх launch pool-ын адилхан launch pad-ын ч гэсэн ерөөсө бүгдөө айгүй гоё нөгөө YouTube байгаад идэв. Нэг гоё дизайн айгүй ихтэйхэн хийхэд юмнууд нь айгүй хэлбэр тийм тэг санагдаад идэг. Зүгээр яг Binance дээр тэр яцсан хүмүүс тэг нөгөө дасцсан нүд мүдэн дасцсан хүмүүс л тэрэн дээр оролцоод үзэн. За ингээд өнөөдөр юу яа? Бичлэгээ дуусгая. Binance Bybit-ийн аккаунтыг тэр Telegram-ийн юмнууд руу битээ холбоод аваарай. Төрөчийн хүмүүс мөнгө алдаад шүү. Би дахиж хэлье. Bybit, Binance бирж чинь таны өөрийн чинь банк шүү дээ. Банкынхаа энэ тентхийн янз бүрийн тоглоом Telegram-ийн юм хумд битээ алдаад битээ холбоод бай. Монголд өчнөөнөрөө мөнгө алдчих шүү. Энэ бол миний өмч шүү. Миний л юм. Өөр хэний ч юм биш. Би хаач холбох ёсгүй нэг. Binance, Bybit-ийг хаач холбох ёсгүй. За баярлалаа.